Хинтээ аймгийн Галшар сумн Богд хаант Монгол улсын үед Сэцэн хан аймгийн Бишрэлт бангийн хошуу хэмээн нэрийдэж байсан бөгөөд 1923 онд хан Хинтээ уулын аймаг байгуулагдахад Галшар уулын хошуу нэртэйгээр байгуулагдсан манай ууган сумдын нэг билээ. Галшарчуудын шүтэн тагилгад их уул далайн түвшнээс дээш 1597 м өндөрт өргөгдсөн байдаг бөгөөд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2009 оны 2 тоод тогтоолоор тус уул орчмын 6500 га газар нутгийг аймгийн тусгай хамгаалалтанд авсан байдаг. Энэ жил бол 60 хашрынтан дайчин отог овгийнхны хувьд онцгой жил. Учир нь луу жилийн зуны дунд сарын шинийн 3-ны энэ өдөр ил ураг удмынхан хүсэн хүлээсэн өдөр буюу их хайрхнаа тахих өдөр. Тэд эртнээс их уулаа дахин шүтэж, цагийн цөвөн төртөл энэхүү ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг орхидуулалгүй сайн цагтай золгосон гэдэг. Жилийн өнгө гарч байгаа жилээс шалтгаалan 3-аас 4 жил тутам ураг удмаараа нэгдэж энэхүү их ёслолыг үйлддэг байна. Ахмадууд төдийгүй залуу сүртэл энэ л өдрийг хоног тоолон хүлээдэг болжээ. Учир нь удаан уулзаагүй ахын дүүс энэ л өдөр уулзалддаг. Ураг садныхаа хол ойрын мэдээллийг эндээс авдаг. Шин мэндэлсэн үрс, шинхэн хүргэн бэрээч гэсэн энэ л ёслолын буйнаар илүү сайн мэдэж авцгаадаг байна. Энэ өдөр хот хүрээ хол ойроос 50 гаруй хурц хурдан унаатай хүмүүс хуран цуглаж их уулынхаа ингэрт багахан хот айлыг үүсгэжээ. Урдын эрт цагаас өнөө хүртэл их хайрхнаа тахихын өмнө уулын ингэрт гэр майхнаа барьж ууландаа өргөх эдээ шүүсээ бэлтгэж ахмадуудаа өргөөний хойморт залж сургаал юуган сонсож залуус хүүхдүүд хөгжилтөнд тоглож уулын эзэн лус хавдгийг баярлуулдаг номтой. Өнөөдөр тахилгын урд өдөр. Бүх зүйл эжин там болсныг шалгаж болоогүй зүйл байвал хамтын хүчээр болгож дутуугаа гүйцээж их хүндэтгэлийн өдрөө ийхүү угтаж байна. Хүүхдүүдийн цовоо цолгуундуу уул хадыг доргиож залуусын инээж хөөрч байгаа нь цаанаа л нэг гэгээхэн. Отоглож шилээ даран буусан ураг удмуудынхаа чин сэтгэлийн их баяр хөөрөөс хуваалцсанаа үзэгч танаа эхлээд хүргье. Уул усаа тахих бэлтгэл ажилд сайхан болж байна. Одоо тэгээ манай ураг удмынхан бол одоо юу энэ гашруулгаа одоо ингээд 3 жилийн давталтай ингээд тагтаг уул ус маань одоо гашруулын ганц одоо ганшир нутгийн ганц шүтэн уул байгаа. Бид бас одоо ингээд ураг төрлөөр ингээд 3 жил болоод ингээд уул усаа тагтдаг юм байгаа юм байна. Тэгээд одоо өнөөдөр бүр сайхан байна. Одоо ногоо хорон тагширсан одоо байгаль усан сайхан ингээд тагширсан сайхан маргаат өглөөд ингээд уул усан дээр гараад уулынхаа таглага хийгээд тэгээд ах トゥ нараараа ингээд уул усаа тахин гэдэг л одоо хамгийн сайхан. Одоо бид бас ах トゥ нарын одоо ив нэгдэл им одоо нэгдэл байхгүй юу? Ах トゥ гээ бид бас одоо ингээд ураг төрлөө ингээд би уул усаа дахиад ураг төрлөө ингээд мэднэ гэдэг чинь хамгийн том одоо ер нь том одоо ер нь ажил юм ба. Одоо бахархал юм да тий. Одоо тэгээд манай энэ уруудгийн хүүхдүүд манай хүүхдүүд бидээс ахын дүүсийн хүүхдүүд одоо ингээд тоглоод наадаад одоо ингээд байсан чинь бидээс бас нэг баяр жаргал цэнгэл байна шүү дээ тийм ээ. Энэ орон нутгийн энэ бас орон нутгитаа бас бидээс үлгэр жишээж болж одоо ингээд ураг төрлөөрөө ингээд ах トゥ угаараа ахын дүүсээрээ ингээд юугаа уул усаа ингээд тахин гэдэг чинь одоо ураг төрлийн том жаншил болж ингээд үлдэж явах байхгүй. Одоо бидээс дараах залгаад явах нь үр хүүхдүүд маань ингээд ард ингээд тоглоод ингээд бидээс ингээд хойт үеийн залгаад ингээд бидээс арга залгаад явах хэрэгтэй байхгүй тийм ээ. Байгаль дэлхийтэйг бол хүн гэдэг чинь ер нь хүн холбоотой байдаг байхгүй. Хүн гэдэг чинь байгальтай байнгын холбоотой. Энэ одоо байгалийн цаг агаар бүх одоо байгальтай бол хүн хамгийн ойрхны дотны байгальтай ойрхон байх хэрэгтэй байхгүй. Ер нь ойрхон байгаа. Тэгээд одоо яг энэ байгалийн бас нөгөө давгдчихгүй хөгжин зүйл болно тийм ээ. Байгаль чинь бас нэг экологийн тэнцвэр алдагдаад 9 шид болоод одоо ингээд бас байгаль маань эзгүүрэх бас тал руугаа орж шүү дээ. Зарим нэг нь бол тийм ээ. Уул урхай зарим чих ухаж байна. Зарим энэ экологийг алдуулахаас нь байгаль чинь одоо энэ их орн энэ их байгаль мал ихээр л одоо энэ онгон байгалаараа л байвал одоо манай өстөл хамгийн гоё зохимжтой ер нь байх хэрэгтэй. Хүн ч гэсэн өөрснөө маш гоё тайван мал сураг маш гоё тайван байх хэрэгтэй байхгүй юу? Тийм ээ.
3 жил ингээ бид бас дахиад яадаа штэ. Тэрний дараа бид бас бараг 30 жил энэ уул уснаас маш өндөр энерги аваад бидүүсээ одоо арын хүүхэд бидүүсээ амьдрал ах гой цэгсэрж ирдэг байхгүй юу? Байгальтайгаа хамгийн гол нь зөв харьцаад байх юм бол байгаль бидүүс хүнд бидүүс байгалыг буруутуулж байгаа байхгүй доройтуулж байгаа. Байгальтайгаа зөв харьцаад энийг ингээд хог шороогүй ингээд цэвэрсэмцгэр байгалыг ингээд байлгаад байх юм бол байгаль бидүүс буцаагаад өгдөг юм өгөөд байх хэрэгтэй байхгүй юу? Байгалаасаа бидүүс өөрсдөө тэгжигдэж байгаа шүү дээ хүн гэдэг чинь тийм ээ. За өнөөдөр бол их сайхан өдөр болж байгаа. Зуны дунд сарын одоо шинийн 3-ны энэ улсын буудалтай энэ одоо халах даяар Монгол даяар алдартай ганшир сайхан уулаа тагьж байна. За энэ тахилгын үйл ажиллагаанд бол одоо манай 100 хүрж байгаа ахмад настан 6 сартай нярай хүртэл ирж оролцож байгаа. Миний аав бол Дайчин нутгийн Үлзийн дугур гэж хүн байдаг. Ижи маань бол 60 хаширдны уушийн дорж готуу гэж хүн байдаг. Энэ хоёр энэ нутагта алдартай сайхан хоёр отгийн удам судартай улсууд ханилан нийлсэн ийм сайхан үе уламжлаад одоо уламжлаад явж байгаа маа. Үе уламжилж энэ бас уулаа бид нар одоо өвгдээцээс авахулаад одоо тагтиг юм уламжилтай. Уул тагсны ач холбогдол юу юм бэ гэвэл энэ одоо өсвөр үеийн энэ хүүхдүүдтэй одоо танин мэдхүй талаас энэ уул ус байгаль дэлхийн өвс ногоо ургамал цэцэг гэдэг чинь амьтай юм шүү гэдгийг энэ өсвөр үеийн хүүхдүүд ач зээ 30 нартай одоо ийм таниулах бас нэгэн талын бас нэг ийм танин мэдхүй юм болж байгаамаа. Ер нь манай нутаг бол одоо Хинтээ аймагт бол Хинтээ аймаг улстай бас алдартай одоо удмын угшилтай тэгээд далайн түвшнөөс 2000 гаруй метрд өндөр өргөгдсөн одоо өндөр хаан уул ганшир уул хоёр одоо энэ өндөр хаан уулан дээр гарсан хүн ганшир уулан дээр гарсан хүн хоёр биенээ харж ингэж байдаг гэж ийм домог байдаг юм аа. Гэхдээ манай энэ хайрхан дээр эмэгтэй хүн гардгүй дандаа эрэгтэй хүн гардаг юм аа. Ийм учиртай энэ дээрээс уламжлагдсан ирсэн ийм ёс заншилтай юм аа. Тэгээд энэ сайхан үйл ажиллагаад энэ тахилгын маань үйл ажиллагаанд ирсэн нутгийн минь зэн олон хамаатан садан хүргэмбэр ач зээ нартаа одоо мэдээж энэ хорвогийн хамгийн сайхан бүхнийг хүсье. Өнөөдөр би анхаа хичээлээ ирсэн найзууд нь хамаатан садантайгаа тоглож байгаа. Тэгээд маргааш уулаад дахиад тахиулна. Ирсэн байна. Мэдгээс мандах ихч тэгээд амины агч тэрөө ах мэддээл хүнсэлтэй. Тэгээ уулзалтад бүгдээрээ уулзахаар ямар байдаг вэ? Гоё. Манай аав гэж Наван Данзан гэж хүн байсан. Маш сайхан хүн байсан. Сум нуранд усандаа алдартай сайхан ажилтай төрөлтэй удмаараа сайхан хөдөлмөрч хичээнгүй нэг хийсэн юм а дуусгаж л хийдэг тийм сайхан хөдөлмөрч аав ээжтэй байсан. Миний аав бол 39-45 дугаар дайнд оролцоод шүүхийн дарга, холбооны дарга ээж маань насаараа сувлагч хийсэн. Би нийтийн ахуй үйлчилгээнд ойдолчин байгаад 90 оноос хойш гайшир сумд малчин төр засаг маань өндрөөр нүлтнүүд гайширын 100 жилийн ойгоор алтангал зодонгоор ингримийн мэлаасан маш их барилсан. Манай ах дүүнэр маш олуулан байдаг. Эхээс аруулан дугрын 5 дахь охиноо. Их хэсгээс аруулан төрийн дээд алтангал зодонгоор 6 хүний шагнагдсан байдаг юм аа. Миний төрсөн дүү төмөрсөх Монгол улсын гавьяат багшаар цол хүрдэж байлаа. Бид нар маш их баярлж бидэнд бол одоо маш ихээр баярлуулж хамаатан садан төрөл садан нутаг усаараа баярлж маш их сайхан боллоо. Ах дүү нэртэй их маш их баярлж явдаг шүү. Миний аав ээж бол одоо энэ усаа байнга тавьж байдаг. Бид нар бол одоо байнга тавьж байдаг амаа. Миний өвөр хүүхэд ачгууч бүгд л тавьж байдаг. Их бол их маш их шүтэж байдаг болсон юм аа. За тэгээд ах дүү нэртэй бүх садан төрөлдөө бүгдээрэнд нь баярлж байна. Ажлын их амжилт эрүүл энх байхыг хүсэн өрөөё. Намаа Баянболог гэдэг би 7 настай. Өнөөдөр хэр зэрэг гоё вэ?
амар их гоё. Яг юу нь гоё? Тоглох. Үрээр явдаг нөхөрний зан, үер хийж явдаг багаан зан. Яргуй түүдгэн яманы зан, янзгүй явдаг багаан зан. Арраар явдаг надууны зан, айлгүй явдаг багаан зан. Тэшиж явдаг тэмээний зан, тэсэлгүй явдаг багаан зан. Багаан зан, багаан зан. Эмээ өхөө төрж өссөн энэ сайхан хайрхныхаа ингэрт одоо гэр бүлэрээ ах дүүрээ төрөл төстөрөө хуран цуглаж ингээд энэ сайхан хайрхныгаа тахиллах ёслолтод ирж байгаа да гэр бүлийнхээ ирээд байгаа да бид нар туйлах баяртай байна. Тэгээд миний хувьд болохоор миний одоо ээж одоо манай дугур өвөө дорж хотын эмээгийн маань хоёр дахь охин хоёр дахь охин цэрэнд яваад түүний охин оюун жарлаа гэж миний бие байна. Манай хата ам бол тавуулаа. Хоёр хүүнэг охинтой. За миний хувьд болохоор эрүүл мэндийн салбарт 20 гаруй жил ажиллаж байна. Манай гэр бүлийн хүн болохоор улаан bijлэх үйлдвэрт бас 20 гаруй жил ажиллаад ингээд өөрсдийнхөө ажил хөдөлмөрийг эрхлээд явж байна. Тэгээ манай том хүү олсон багш их сургуульд оюутан, дунд хүү маань цэцэрлэгт, бага охин маань 2 настай ийм гэр бүл байна. Одоо бидний нэг үр сад те одоо нэг үр удамдаа хідэн үедээ ахиж энэ ураг мэд танилаа одоо хадгалж үтхийн л үнцэн юм болоо. Манай одоо ингээд бид нар бол харцангуй нэг үе ингээ өнгөрч байгаа бол заримдаа бас яг тахлах бүх бүрэн төгсөл бий бол хувьдаа сайн мэдгүй байгаа. Гэхдээ миний өвөөнүүд асар их мундаг ийм нөгөө мэдлэгтэй одоо нэг дээр үеийн уламжлалаараа ингээд дахиж ингээд ирсэн учраас ингээд хүүхдүүдээ ч гэсэн энэ өвөө соёлоо хадгалж үлдээсэй л гэж боддог л доо. Тийм ч учраас ураг садна ах トゥ төрөл төстөө ч гэсэн таньдаг мэддэг уул усаа хайрладаг хүндэлдэг ийм байгаасаа гэж бодож байна. Ягаад гэвэл одоо орчин нийгэм маань өөрөө бас нэг л тийм гадаад урсгалтэй хил ус энэ мөрөс нэлийн орж ирж байгаа учраас бас уул усаа тахих ёсон гэж юу гэдэг ах トゥ урагдмаараа цуглаж энд ямар учраас ирдгийг гэдгийг бас мэддэг болоод тэднийгээ ингээд одоо хойч үедээ хатгалаад үлдэх өв соёл юм болоо л гэж боддоо шүү дээ. Бид нар болохоор нэг үе болчихж байгаа байхгүй юу? Бидний доодох үе гэхээр одоо манай хүүгээр эхэлтгий ган эрдэнэ гэд манай хүүгээр эхэлтгий. Тэр үеийн одоо энэ гадаа энэ тоглож байгаа хүүхдүүд маань ч гэсэн бас нэг шинэ үе гарч ирж. Тэгээ бас энэ хэд маань хоорондоо ингээ бие бинийгээ таньж мэдэж байгаагийн ач тус нь бие бинийгээ хүндлэх одоо хин нэг өвсөн зовсон цагт бие биендээ тус дэмтэй байх гэдэг юм уу? Тэр олон талын л ажил бүгдэлтэй л доо. Одны зам айлгүйдэг багаага зам. Яа, янцю. Үрээ. Одны зам айлгүйдэг багаага зам. Чанга гэдэг аягүй гоё. Тэгээ үлээ. Мамune си манахата ти ич авни тогла бишу мустакия бисимбе явия я Ингээд хүсэн хүлээсэн мөч ирлээ. Тал нутгийн их наран тэнгэрийн хаянаас урган мандахтай зэрэгцэж гал шар хайрхныг тахих ёслол эхэллээ. Өөрийн 5 жингээр насны хязгааргүй ёстой л 8 наснаас 80 настан хүртэл бүхэл эрчүүд хайрхны оройд гарч их хайрхнаа тахих тайх ёслолыг үйлдэж энэ зуур бүсгүйчүүд уулын ингэрдэх овоонд эдээ шүүсээ бэлтгэж эрчүүдээ угтах ёсыг үйлдэнэ.
Хөгшчүүд буян заяагаа даатган залбирч, залуу үедээ байгаль орчноо хайрлан хамгаалахын ач тусын тухай ярьж сургаж, эртнээс чухам яагаад их уулаа тахих болсон тухай үлгэр домог мэд түүхийг хуучлана. Буурлаа хүндэтгэж буйныг дааж авах их хариуцлага ирээдүйн үед ийхүү өвлөгдөнө. Энэ ёслолд төрдөө зүтгэж түмэн олондоо хайрлагдсан Монгол улсын гавьяат хэмээх эрхэм цолоор ингрээ милаасан 60 хашрынтан дайчин отог овгийнхны 3 гавьяат хүрэлцэн ирсэн байсан юм аа. За би болохоор 1990 онд гандагчлалын хийдэд одоо Бакулар Римбочи багшийн ном зааврын дагуу одоо Бурхны ном судалж эхэлсэн байнамаа. Тэгээд өдгөө одоо 34 дэх жилдээ одоо буддийн сургаалыг судалж байгаа Гэвч Цолтой Бат Эрдэнэ гэж хүн байна. Манай бол Баатар Сүх багш гээд одоо энэ нутгийн хүн байнамаа. Тэгээд баг багтаа лам болохоос өмнө энэ нутгаар нэлээд олон удаа ирж очдөг байсан. Тэгэхдээ одоо энэ их уул буюу одоо энэ галшаар хайрхандаа одоо ирж бас залбирдаг байсан юм аа. Тэгээд тэгж яхад нэг өвөө лам нар бас ном уншиж яхад нас ном сонд нас давхар залбирч суудаг байлаа. Тэгээд одоо тэр үед одоо Бэрэнчимбийн доо гэдэг одоо хур бороо даатгадаг залбирдаг ном уншижсэн. Тэрийг нас өнөөдөр уншлаа. Тэгээд уул овооны сан тахилгын яг сайхан ёсчлон уншлаа. Өнөөдөр шөнийн 3 балжины дашнамтай сайхан бэлэгтэй сайхан өдөр тохиож байгаамаа. Энэ уул овоо тагтаг ёс уламжлал үргэлжилж байсан. Социализмын хаалтаа үдчих бай, шашин дэлгэрсэн үдчих бай. Тэгээд уул овоог тодорхой төвшөнд одоо бүлээрээ юм уу, нутаг усаараа юм уу нийлж одоо тагтдаг байсан. Одоо тэрний дагуу ингээд айл өрхүүд болон садан төрлүүд тэгээд сумны засаг захиргаа ингээд боломж олцоогоор ингээд үе үе тагтдаг юм аа. Тэгээд зарим нь 3 жилдээ нэг тагчаан, зарим нь жил болгон тагчаан, зарим нь ингээд хол яваа усууд одоо ирсэн үедээ энэ ууланд гарч залбирч байна. Тэгээд энэ уул аваа тагтдаг нь одоо тухайн хүнийхээ ноён нуруу ажил үс амьдрал ахуйгаа одоо сайн сайхан байх тухай залбирч даатгаж байгаамаа. Тэгээд янз бүрийн ганцуудын аюул авахгүй өвчмөг юм одоо хол байх тухай залбирч даатгаж байдаг юм аа. Уул аваан тэр тухайн тэр нутаг дэвсгэртээ одоо шүтэн болж байдаг. Тийм учиртай. Тэгэхээр тэр уул аваагаа шүтэж явах нь бол зохимжтой. Тэгээд уул авааны тахилганд одоо ингээд тухайн тэр сан сүн тахилгын үлдээд сэржмийн үлдээд тэгээ сайхан залбирч даатгах нь бол зохимжтой юм аа. Тэгээд тэрний дагуу өнөөдөр одоо энэ сайхан үйлсийг амжуулж байна би тэгээ ингээд настан борлууд болон тэгээд ингээд янз бүрийн садан төрлийн хүмүүс болон нутаг усны иргэд одоо бүгд сайхан залбираад одоо тахилга сайхан болж өндөрлж байна. За өнөөдөр одоо галшар хайрхны их сайхан тахилга одоо хуурга бидний зүгээс болон за нутгийн зон болон сайхан сүрчтэн олон цугларч одоо хамтын үчээр сайхан нутаг усаа тагж байгаа нь их сайхан байна. Тэнгэр хангаа сайхан өнөөдөр сайхан хүлээж авч байна тийм. Намайг Шагдавсрынгийн Хишиг Баатар гэж ер нь бол аав талаад авах бол Хэнтэй аймгийн Мөрөн сумын хараад гэж авдаг. Өөрөө бол Хэнтэй аймгийн Хэрлэн сумд хийдний суурьнд өссөн хүүхдүүд байдаг байгаа. За 1990 онд Гүндгай урлын хийд одоо олон жилийн өмнөөс хойш одоо дахин сэргээдэж боссон байдаг. За 90 онд би лам болоод өдөө 34 жил гарan бас одоо энэ Бат Эрдэнэ лам битээр бас нэг үе буюу одоо нэг шашны хэлбэрээр нэг зандайны лам нар гэж авдаг. За манай гис лам нар Бат Эрдэнэ лам битээр манай өдөө бас олон жил азаа ном суралцаж өдгөө сайхан уул аваа тахиж явсаар тэр тус маань галшар хайрхны тахилганы өдгөө олон жил сайхан тахиж явсаар байгаа ирсэн байгаа тийм. За тийм болохоор та бүгд цаашдын дээдс болон түүнээс хойш үр ачцэн нэр бүгдээрээ одоо бие хэл сэтгэл 350 амар амлан өвчин золонгоо амар амлан сайн сайхан байх болтугай. За нутгийн одоо хангаа дэлхий өвсөгөө ургамал мал хондроо бүгдээрээ сайхан өнөр өтгөн сайхан арвжин өргөжин дэвшгийн сайхан өрөөлийг бэлэгдэж өсөй өрөөё та бүгдээ ингээд. За баярлалаа. За өнөөдөр гайшар уулынхаа тахилгаараа эмэрлэн дагаас сэргээд санаа сэтгэл сайхан байна. Нутгийн лам нарыг тахилга сайхан боллоо. Нутаг орон эдгээр ган зудтай байсан ч гэсэн одоо дэлгэр сайхан зун өрж хүн ардан хавтай сайхан мал сүргэн одоо тарга тавьэрвч сайхан байгаа юм байна. Миний хувьд бол харуугаасаа энэ уулыг сүсгэлэн дээдэж шүтэн бичирсэн
Тийм хөө. Одоо 85 насыг хүрээд 55 дахь удаага энэ ууланд мөргөж залбирч явна. Тэгэхээр Ганшир уулынхаа 60 жилийн ойгоор энэ уулын овоо тахилгын цогцлбор гэж өнөөдөр би тэнд очлоо. Тэнийг бүтээн байгуулсан. Тэнийг бүтээн байгуулахад одоо энэ нутгийн олон манай одоо төрөл садангууд олон сайхан хүмүүсүүд санаа сэтгэлнийг ханд тусламж өргөж ийм одоо үр дүнтэй сайхан болсон юм аа. Би энд одоо тэр 8 тахил гэж одоо нэг нь 107 хилинжинтэй метр өндөртэй 70 санжийн одоо өргөнтэй ийм тахилга тэнд одоо харагдж байгаа. Энийг бол одоо 107 хилтэй тахилгыг би 4 метр урттай угаалгах дээр одоо тийм шат насил хийгээд 4 хүн одоо дамжиж өрг тэгж гаргаж байсан юм аа. Энэ аваа тахилгыг зохион байгуулахад энэ одоо манай үлжийн дугрын нэг хүүгийн гэр энэ багийн дарга байсан. Гүр аргачаагаад одоо манай тэр үлжийн дугрын нэг хүүгийн одоо гэргийн байгаа. Тэр үлэн багийн хаар түүнийг одоо олон зохион байгуулж маш сайхан одоо болж байсан. Ялангуяа маргааш дахиныг байхад би уулын яг энэ хонхорт ирээд машинтайгаа байж байсан. Тэгсэн араас ирэх одоо тэр энэ ачаа тээвэр тээсэн бусад улсууд ирж чадлагүй. Тэгээд ганцаараа би энэ хонхорт хонж байсан. Тэгээд маргааш улсууд нэрсэн сас орсон бас эвгүй байсан. Тэгээд багийн хөдөлмөрчдүүд яг удаа гэж байсан чинь бүгдээр орж ирээд ингээд одоо их сайхан болсон. Тэр одоо энэ уулын тахилгатаа миний төрсөндөө яахан хэшиг гэж байсан. Тэдний хүүхдүүд Ариун Батар, Ариун Баяргээд за энэ одоо тэр үлжийн дугрын одоо эдний бүх өр хүүхдүүд жинхэнэ гар бие оролцож энийг яасан. Тэгээд энэ багийн одоо сүсэл золонны дэмжлэгээр ингэж сайхан одоо бүтсэн юм юм аа. Би энийг хамгийн гол нь одоо хүн ард нь эрүүлэнх байгаасаа мал сүргэн өсөж ирж байгаасаа зундаа зуншлагтай өвөлдөө үнэтэй сайхан байгаасаа гэдэг энэ сэтгэл үүднээсээ овоо тахилгын салбарыг бүтээн байгуулсан юм аа. За өнөөдөр ингээ Ганшир уулынхаа тахилганд оролцож байгаа би баяртай байна. Энэ уулыг тойроод манай төрөл саданнууд одоо тойрд нутгалж ийсэн. Би баруун талд баруун өөрт нь нутгалж хой талд нь дугур ахын зүүн талд нь одоо гиндэн жимцгаахан гээд тойроод нутгадаж байсан. Тэгэд дээр үеэс их л тахилгатай ууланд одоо тахилгатай уул биширч шүтэж ирсэн ийм уламжлалтай ард түмэнтэй. Тэгээ би одоо нүдээ 90 гаруй насыг насалж уулынхаа тахилганд төрөл төрөсөгтэйгөө лам нартайгаа оролцож байгаа тойд их баяртай байна. Одоо насны эцэст ийм сайхан юмыг үзэлээ гэж баярж байна. Та нар хойд үедээ энэ уламжлалыг марталгүй уламжилж яваарай гэж хэлмээр байна. За 60 хашир хитэн гэж дээр үед хүн ам бол цөөхөн байхад тэгэд нэрлж байсан. Одоо бол 60 хэдэн зуун хашир хитэн болоод байгаа. Тэгээд үе удам маань одоо их сайхан өнөр өтгөн болж байгаад баяртай байна. Тэгээд өнөр өтгөн олон сайхан ам бол ах トゥ өнөртэй өлзий хотог оршгоо гэж ерөөл тавья. Миний өвгдөөч бол хэдэн үеэрээ энэ шүтэн хайрханыхаа өмнө ажиллаж амьдарч ирсэн түүхтэй. Ийм одоо манай өргөлж одоо энэ шүтэнтэй залбирч биднээс шүтэн хайрханыхаа номер нөөлгөж явж байдаг одоо манай 60 хаширтан энэ овг байдаг юм аа. Ингээд одоо өнөөдрийн зохион байгуулж байгаа энэ зохион байгуулалт одоо бидний зохих хэмжээгээр оролцсон. Одоо энэ ер нь урд нь олон юм тахилганд явж ирсэн л да. Тэгээ өнөөдрийн юунцсан бас оролцоод зохион байгуулалтанд оролцоод ингээд явж байна. Ингээд өнөөдрийн арга хэмжээ маш сайхан зохион байгуулалттай сайхан өндөр энэ сайхан бэлэгт сая өдөр одоо манай удмын энэ Батардын лам ирж тахлаа. Одоо ингээд бүр сайхан өндөр сэтгэлтэй л энэ зохион байгуулалтын арга хэмжээ сайхан боллоо гэж одоо ингэж бодож байна. Ингээд ураг удмынхантай цаашлах нь ажил хөдөлмөр одоо амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсүү ярээ дөө ураг удмынхантай. Ингээд өнөөдөр 30 гаруй машин л одоо ирсэн байна. Тэрний одоо 4-оор гэсэн 100 гаруй улсууд энэ арга хэмжээнд бүгдээрээ сайхан зохион байгуулалттай сэтгэл өндөр оролцож байгаа шиг байна. Өнөөдрийн энэ бэлэг цай өдөр нэг Тэнгэр хангаа маань ч гэсэн сайхан ивент итгэж сайхан байлаа гэж бодож байна да. За би нэг түүх ярья.
би 78 онд хүүхд байхдаа манай ээжийн минь эцэг бас өндөр насалсан хүн байлаа 80 гарсан хүн одоо энэ шүтээнээр шууд гүйгээд гарчиж байсан. Тэгээ манай ах нэг цэрэгч явжсэн тэрийг уул усанд нь даатгаж өгөөд ингээд явжсэн. Ер нь дээр үеэс л энэ уул усан байгаль орчинтойгоо зөв арчигдлаас одоо бид манай өвгдөөс бидэнд бүгд л сургаж одоо ингээд ирсэн л дээ. Өнөөдрийн арга хэмжээ манай ээж маань ингээд 90 гарсан насалсан одоо эцгийгээ дуурайгаад одоо манай тэр эцэг нь 100 хүрсэн ерөнхийлөгчөөс бэлэг авсан ийм буянтай хүн байсан. Тэгээд тэрний одоо эцгийгээ дуурайгаад ер нь удам гэж байна. Ингээд сайхан насалж байна. Ихтэй ингээд ихчээрээ ингээд оролцож байгаа одоо бүх сэтгэл сайхан байдгийн. Тэгээд одоо ичих өдөр тунд орол биднээс хотоос одоо ингээд бүгдээрээ өчигдөр уржиг дээр гарцгаагаал ингээд ирлээ л дээ. Ингээд өөр хойч маань одоо энэ хүүхдүүд ингээд оролцож байна гэдэг чинь одоо байгальтайгаа яг хэлж байна. Байгальтайгаа зөв барьчих, байгалаа хайрлах, тэгжүүлж байгалийн үр өгөөж одоо өөрсөн шимийг хүртэх иймэрхүүл одоо байх хэрэгтэй, энийг ойлгох хэрэгтэй. Ингээд үе үедээ ингээд уламжлалт дахиад л явах байх. Биднээс хойш үр хүүхдүүд амьдрал үргэлжлэн тэгээд түүх үргэлжлээд ингээд дахиад явах байх л гэж бодож байна да. За одоо ингээд арга хэмжээнд оролцсондоо баярлалаа л гэж хэлье да. Сайн байцгаана уу. Энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ өдөр сайхан уул усаа дахиад ах トゥ хамаатан сад нутаг орныхон тоогоо уул усаа дахисандаа баяртай байна. Бид гур болохоор Үлзийн дугур гэдэг хүний 3 дахь охин болох Эргэстмаа гэдэг хүний 3 хүүхэд байгаа. Миний том ах Жулуунбаатар, удаахах Хатанбаатар, хамгийн бага дүү би Соднон Балжид гэж хүн байна. Тэгээд би өөрөө шатгуун тээврийн жолооч хийдэг. Манай том ах болохоор хөдөө малтай, мал дээр байдаг. Манай дунд ах болохоор бас борон бажуулах үйлдвэрт бас машин тээвэр хийдэг. Одоо хуваарь тээврийн аж ахуй эрхэлж байгаа. Ер нь жил болгоны тахилганаар манайх энэ бид гурав ирдэг. Тэгээд ер нь өргөн дэлгэр болдгоо манай тахилгач ер нь манай ах нар дүүнэр одоо биднээс ялгаа авах зохион байгуулцаал энэ уул ус энэ их уулаа тэгээд эндэл залбирч шүтэж ажил амьдралаа даатгаж явдаг хүмүүсээ. Би одоо 2 өвтэйг уулынхаа тахилганд оролцож байна. Сайхан байна, сайхан байна. Тэгээ ах トゥ нартайгаа энэ уул усаа дахиад ингээд явж байгаадаа их сайхан баяртай байдгаа би. За сайн байцгаана өнөөдрийн мэндийг хүргэе. Бид нар болохоор бид гурав болохоор зэрэг дугрын хамгийн том хүүхэд Цэрэнсүхийн 3 хүүхэд байна. За аав ээж хоёр маань бол дугрын Цэрэнсүх намсрын гişгэ гэж хоёр сайхан эрхэн хүмүүс байсан. За тэгээд ээжээ аав хоёр маань бол залуу насндаа бол сумандаа хөдөлмөрлж байгаад 1998 оноос хойш одоо хөдөө мал аж ахуй эрхэж амьдралаа эхлүүлж залгасан. За тэгээд ээжээ аав хоёр маань бол ээж аваасаа бас аягүй сайхан хөдөлмөрч зан, нинжин зан, тосрохуу зан өвлж авсан. За бидний өвөө мэй бол бас нутаг усандаа алдартай, удам угсаа сайтай ийм айл өрх байсан. За жилийн жилд уул усаа дахиж шүтэж, нутгийн ард түмнийг хамруулсан ийм тахилгыг бол зохион байгуулдаг байсан. За нийгэм цаг хэцүү байх ч гэсэн бидний өвөө маань бол морин дээр ууцаа өрөөл, оньныхоо ууцыг өрөөл уулаа тахдаг байсан гэсэн ийм түүх байгаа. Манайхан бол удам судараа ингэж уулаа дахиж нутаг усаа шүтэж ирсэн юм ураг удмынхан байна. За манай аавын талын 10 хүүхдээс бол 6 хүүхэд нь бол төрийн дээд шагнал хүрсэн. Тэн дундаас бол миний аавгч Монгол улсын гавь төгш хэмээх хэрхэм цомгол зүтсэн бол бидний ураг удмын маш их том бахархал болсон. За тэгээ ээжээ аав маань бол бит гурыг бол хүний дээтэй хүн болгож хөлийн мэнд өрөөнд гарын гадна төрөгсөн. Одоо бит гурав бол өөр тусгаарлаад хөр хүүхдийн хамт эрүүл сайхан амьдарч байна. Тэгээд одоо өнөөдөр ингээд аав ээжийнхээ ах トゥ нарынхээ уламжлалт болсон нутаг усандаа ирж уул усаа дахиад олон сайхан буянтай сайхан үйлсүүд хийгээд сайхан бэлгтэй сайхан өдөр уул усаа дахиад байж байгаадаа баяртай байна. За одоо манайхан бол дээр үеэсээ нэг их уулаа ингээд шүтэж дахиж ирсэн. Манайс их жоохон багтлаа одоо ингээд уул усаа дахиж удам усынхаа улсуудыг хоол орын улсуудыг хүлээж авах гэж уулан дээрээ гэр барьж тэгээд нутаг орныхоо ах トゥ нарыг хүлээж авч уул усаа сайхан баярлуул тагтдаг уламжлалтай. Энэ уламжлалч гэсэн одоо болтол ингээд хадгалаад үр хөвгчтэй ч гэсэн хойчдоо ч гэсэн
бас нэг үлдээх гэдэл зорж явж байгаа улсуудаа. Овоогод багтал анх тагч гэсэн. Одоо тэгээд 3 дахь үе дээр явж байна. Тэгээ энэс хойш нэг залгамжлал өөр хүмүүс маань тэгээ өргөжлөлд сайхан бас хойч үе маань ингээд бас энэ биднээс энэ бас уулуусаа шүтэх тийм ээ байгаль орчноо хайрлах бас тийм зан уул бас давхар бас юу болж байгаа. Тэгээ би Улаанбаатар хотоос 2-5 зорж ирсэн уулгаа тахилганд. Манай орчил угаасаа багасаа л ингээд багасаа л ингээд яасал да нуул тахилмал орсон болохоор манай өөр харцангуй тийм ойлголт сайтай. Уулсаа шүтэх тал дээр манай харцангуй сайн. Тий. Ер нь бол уулсыг бол маргач нэг 3 жил дээл нэг тахдаг байхгүй. Тэгээ тэр жилийн бол тэндээ бол бид маш сайн идэвхтэй оролцдог. Дээд тэнгэрт байгаа бүх хүмүүсээ ингээд дурсан санахад их сайхан байна. Энэ нэг нь одоо их шүтдэг хайхныхаа өмнө ингээд ах トゥ нарыг цуглуулад хүндэтгэл үзүүлээд одоо нутаг усны зан олныгоо цуглуулад хүндэтгэл үзүүлж байгаа нь бол бас бидний хувьд төдийгүй нутаг усныхандаа хувьд бас их тустай буянтай үйл хаа гэж бид нар ингээд ойлгож байна. За ингээд дараагийн одоо бидний үе их дараагийн хүүхдүүд манайдаа ингээд сайхан нутаг усаа шүтэж байгалаа хайрлаж эцэг ихээ дээдэлж энэ сайхан уламжлалыг бас өвлүүлэн авч явна гэдэг итгэлтэй байгаа. За бид нар өнөөдөр шинийн 3-ны 6 сарын 9-ний өдөр их уулаа тахилаа. За их уулаа тахихын шалтгаан юу вэ гэвэл миний аав 1935 он 1945 оны дайнд оролцож явсан. Нутгаас 20 гаруй хүн яваад 2 хүн буцаж ирсэн гэж ярьдаг аав минь. Тэгэд яагаад амьд сайхан буцаад ирвэ гэд энэ сайхан хайрхан энэ сайхан галшир ууландаа залбираад одоо амь нас минь хэлтрэхгүй ард иргэд минь амгалан сайхан тайван байгаасаа ижидээ нэг амьд минь очих юмсан гэж маш их залбирч мөргөж сүсгэлэн дээдэлж байсан гинлээ. Тэгэд амьд ирсэн. Тийм учраас аав минь энэ уулыг байнга одоо тагтдаг. Тэгтээ тагтахтаа жил бүхэн тагтдаггүй, тагтдаг жилүүдтэй. Тэр жилүүдийн нэг нь бол энэ жил луу жил байна. Тэгээ бид нар энэ их уулаа бол маш олон удаа тагчгаа. Социализмын үе жоохон их уул энэ уул тахихыг бол бас бурууд тооцож байсан бас нэг тийм зан үйл байсан. Гэхдээ бид нар тэрийг тооцохгүйгээр аав минь үүрээр 2 цагийн үед урд өдөр нь хоноо төхөөрөд 2 цагийн үед олон сайхан манай нутгийн олон сайхан лам нар байсан. Уул ус тагтаг. Лусан доогой, балдангой, за лусан ах маань байлаа. Лус осор гэж мундаг одоо 2 хар мөнгөтэй газар лусыг жинхэнэ аргадаж баясгаж байдаг ийм сайхан хүнтэй сүүлийн жилүүдэд бол галшруулаа их тагсан. Ингээ галшир уулыг тахихын учир шалтгаан юу юм бэ гэвэл сая би хэллээ одоо аав минь гэж амьд цэрүүн ирсэн. Тэгвэл бид яадаг вэхээр хамгийн гол нь бид нар бас сэтгэл зүгээрээ их уулаа дэмжиж байгаль ихтлгийг хайрлан хамгаалах их нутаг минь ээж аавын дараа их нутаг минь ордог учраас их уулаа бид нар маш их дээдлэн сүслэн залбирдаг. Энэ сайхан хангаан буйнд би бас Монгол улсын гавьяд хэмээх алдар цолыг хүртсэн гэж би боддог. Яалтчгүй би галшир нутгийн одоо багш гавьяа тавлаа. Тэгээ их ууландаа би гавьяа тавлаа шүү. Их уул минь намайг дэмжиж байгаараа байнга дэмжиж явдаг, байнга харж авдаг, байнга хандаж авдаг. Байнга муухай зүйл болгоныг зайлуулад сайн сайхан бүхний зүйлэд эхлэл болж явдаг. Их уулдаа сүлсэн залбирч байна. Ингээ бид нар ингээд ах нар дүүнэрээрээ бүгдээрээ сайхан нийлээд хамтраад их уулаа тахлаа. Ялангуяа Монгол улсын гавьяат багш Цэрэн Надмын дэгчтэй түүний охин Амгалан цэцэг за Монгол улсын гавьяат хуульч Банзрагчийн Ганбаатар түүний дүү Баян хүү за Эрдэнэбаатар Баян сууд энтертэй их баярлалаа. Бас бид нар танд өргөж энэ сайхан уулынхаа тахилгыг элбэг идээ ундаа элбэгтэй ирсэн хүн бүхэнд хүүхдүүдтэй гарын бэлэгтэй за идэх зүйл нь бол өстой хүрэлцээтэй сайхан байлаа. Хүн бүхний сэтгэл их уужуу сайхан тэр битгий хэл хөгтөнгөр минь хүртэл ивэж нараа сайхан ивэж ямар сайхан байв. Ийм учраас одоо ялангуяа одоо энэ манай галшир уулан дээр бол зураглаач буюу одоо сэтгүүлж ирж байгаагүй. Өөр хүмүүстэй ирж ирсэн байх. Манайд бол ирж байгаагүй. Өнөөдрийн тухайд бол би соёлын тэргүүний ажилтан Баатар мөнх, соёлын тэргүүний ажилтан чулууны наран соёл нартаа маш их баярлж байна. Бас та бүхнийг одоо хайр ивэлдэ их уулманд багтааж одоо уран бүтээлд нь их амжилт хүсэж эрүүлэн саруул сайхан байх ерөөлөл дэвшигдэж байна гэж би ойлгож байгаа. Энэ сайхан уулынхаа ингээс энэ сайхан ярилцлага өгч байгаадаа би бас туйлын их баяртай байна. Хоёр дахь зүйл нь бол би
60 хашритны ураг овгийн тухай бас хэдхэн өгүүлбэр хэлье гэж бодож байна. Манайхан бас мэдэхгүй байж магадгүй. Би энэ дээр зориуд одоо уулынхаа тахилгаан дээр энэ зүйлийг олон хүн сонсоосоо манай 60 хашритны ураг удам сонсоосоо ямар учиртай 60 хашир гэж нэрлсэн болоо гэдгийг би бас номноос уншаад их сайхан сэтгэлтэй хүн надад таарад би 24 оны 2 сарын 2-нд Монгол улсын гавьяа тогшуулаад 24 оны 2 сарын 5-нд манай Улаанбаатар их сургууль намайг урьсан. Гавьяатай хүлээж авъя гэд. Тэгэхэд энэ одоо Чимдийн Бадрах гэдэг бас Монгол улсын гавьяат ой судлаач юм бэлээ. Тэр хүн энэ бичсэн номоо өгсөн. Ингээд 60 хашир гэд 60 хаширтун суврагын тууж оршвэ гэд 60 хашир гэдэг чинь өөрөө одоо балбын орны 3 том судрын суврагын нэг юм бэ лээ. Тэрийг бол одоо манай Монгол оронд Увс аймгийн Малчин суманд энэ Бадрахын Чимд гэдгийн аав тэнд босгосон. Тэгээ энэ номны утга агуулга юу вэ гэхээр энэ номон дээр байгаа юм. Тэгэхээр манайхан бол 60 хашир гэдгийн учир юу гэвэл 60 гэдэг төв тэлээрээ хашуур гэдэг төв тэлээрээ байгаа юм билээ. Тэгээ манайхан яагаад 60 хашир гэдэг юм ургийн овогтой болвоо гэдэг учир утга нь ер нь манай ээжийн талын ахан дүүс маш олон дараалал нь ламнар байсан. Манай хүргэн болох ах нар одоо хүргэн болох хүмүүс ч их том ламнар байсан учраас энэ төвдөөс орж ирсэн энэ суврагын нэрээр манай ураг удмыг нэрлсэн байна гэдгийг маш сайн би уншиж мэдрээд та бүхэндээ энэ уулын тахилганы үеэр бас хэл хүргэх юмсан хэн бүхний чихний сонрыг мэлах юмсан гэж би зориудын номыг нь харуулах гээд авчирсан байгаа юм. Энэ нүүрэн дээр манай тэр Чимд багш ингээд эрхэм гавьяа төмөрсөхөд хүсэлтэн ингэж биелнэ гэд ингээд 24 оны 2 сарын 5-нд ингээд бичсэн. Ингээд 60 хашийн тууж гэдэг ингээд номын утга агуулга нь бол ерөөсөө номын товч агуулга болвоос балбын алдартай 3 суврагын нэгэн болох босгож болох хэмээн үг алдсан хэмээн сувраг босгосон түүхээр дамжуулан хаан хүмүүний харилэг албатыг тэгшид үзэх хатуу зарчим бидний хэлдгээр хэлсэн үгэндээ эзэн болж эзэн будаанда сав болох цааз журам сайн муу үйлийн үр тэгш боловсрох буюу бидний хэллэгээр үйл үлээд байгаа нь үнэ туглаад агнаа үйлийн үр буюу карма үнэн болох чам ёс өчүүхэн жижиг муу үйлийн үр хаялга улас гүрэн шашин соёлыг устгаж болох их муу үүрэл боловсруулах үүний эсрэгээр баг шиг сайн үйлийн үр бас мандал бадралыг дэгжүүлэх сайн үр боловсруулах тэргүүнийг номлосон гүн агуулгатай цадиг болох тул мэрэгэн уншигч авгаа та мэдээтэй ухааныг эс бодлуулахын учир ихэд нурших илүүцгүй болно гэд босгож болох хэмээн үг алдсан суврагыг зохиосон энэ хүн энэ Увс аймгийн Малчин суманд энэ суврагыг бүтээсэн юм байна лээ. Тэгээд бид нар бол үндсэндээ 60 хашритэн гэдэг бол балбын орны 3 том судрын нэгэн том судраар манайхан ураг удмаа овголжээ гэж бид ойлгох ёстой байна гэж мэдсэн. За хүн харахад 60 гэж бичдэг. Угаасаа 60 гэдэг бол орчин цагийн монгол хэлний 60 болгоцсон байгаа. Уу гэж балархайш нэгдүгээр үеэс хойш уу балархайшдаггүй. Тийм учраас 60 болгоцсон. Хашир гэдэг нь болохоор жээчээшийн дараа и бичдэг учраас хашир болгоцсон. Ингээд кириллээр манайхан 60 хашуур гэдгийг нь 60 хашир болгоод ингээд кириллчлэгдсэн байлээ. Уг үндэс нь бол ийм учиртай юм байлээ шүү гэж би та бүхэндээ бас энэ сайхан өдрийг дашрамд энэ сайхан үеийг хэлье гэж бодож ингэж хэлж байгаамаа. За 3 дугаарх нэг асуудал нь бол бид ингэж хамтарч маш сайхан их уулаа тагтдаг. Энэ жилийн онцлог жил бол 3 гавьяат хүн ирлээ. Цэрэн найдамдагч маань ирлээ. Лусангийн хээшиг ах маань ирлээ. За хээшиг ах маань баг галшир уулын баг лус гэж хэлэхээр болсон доо 50 гаруй удаа дахин таглагт нь ирж байна гэж хэлж илээ. Хээшиг ахын хувьд бол гавьяат эдийн засагч хүн би бол гавьяатагч цэрэн найдамдагч бол гавьяатагч нэг өдөр 3 гавьяат ингэж ирлээ. Ер нь 60 хаширтын дотор бол 4 сайхан одоо хээшиг ахтайгаа тоосчвол 5 сайхан гавьяат байна да. Гандгийн Баатар Сүх гэж хим биологийн багш одоо бурхны орноос бид тэдийгээ харж байгаа бах. Бас энэ уулан дээр ийж сайхан тахилд оролцдог, тахилгатаа оролцдог ийм сайхан сүсгтэн байсан. Хүүн Бат Эрдэнэгээд сайхан лам өнөөдөр их уулаа дахиад явлаа. Их уулаа дахиад явхад бидний тахилга үйлцэн гэрийн буурин дээр могоо хүртэл ирсэн байхыг бодоход лам хэлж байна. Энэ бол ховор тохиолдол юм аа. Тэгэхээр биднэрийгээ бас хайр ивэлдээ багтааж лусын эзэн хүртэл биднэрт ирж одоо гэгэн дөрөө харууллаа. Энэ бол ховорхон үзэгдэл юм аа гэж бодож байна. Ингээд уул минь баяртай бид нар бол уулаасаа хол байдаггүй сэтгэл минь байнга байдаг биднийг байнга түшиж явдаг. Одоо энэ удаадаа биднэрт таныгаа сайхан тагчгаад явлаа. За энэ удаагийн их уулганы маань тахилгат бараг 5 үеэрээ шахуу ирлээ. Яагаад энэ сайхан хүүхдүүд алга үрсээ тэврээд ирж байгааг бол дараагийнх нь энэ үйлийг өвлөж
энэ уулыг бид нар хэдэн үедээ шүтэж амьдарч дахиж байх учиртай юмсуу гişin энэ сайхан хүүхдүүдэд дагуулад ирсэн. Хүүхдүүд нь бол дээр нь гараад тахилд оролцдог, охтууд нь энд суугаад номондоо орчдөг. Ийм сайхан зан үйл болж өнгөрлөө. Тэгээд энэ сайхан зан үйлийг бүтээцгэд оролцсон төрсөн анхны дүүнертэй, хөргөн бэрүүддээ, энэ тэндээс ирсэн сайхан ард иргэддээ, нутгийн ард иргэддээ, зон олондоо маш сайхан эрүүл саруу сайхан байгаарай. Зунан сайхан цуслантай өвснөгөө сайхан байна. Үнэхээр энэ жил бол цуслангийн тухай ярих юм алаа. Үнэхээр бараг 4 хуруу шахуу 6 сарын ихэнхэд 4 хуруу шахуу ногоон зүлэг харагдаж байна. За тэгээд ерөнхийдөө бол хүн зон сайхан өндөр сэтгэлдээ явлаа. Тийм учраас одоо мал сүргэн ариун дэлгэрч хүн зон нь инх сайхан, тунх сайхан, эв эвдрэлцэл байхгүй, эвтэй гуйтай сайхан байх болтугай гэж ерөөлийг өргөё. Бас их сонин Монгол улсын тод манлаа уяач Баяр Магнагийн доктордоо Монгол улсын гавьяат хүн гэж би бодож байна. Тийм ба хүүхдтэйгээ ирсэн байна лээ. Энэ бас бидний дунд бол бас нэг тод шигтгэе болж ирлээ гэж би ойлгож байна. За олон сайхан ахмадууд ирсэн. Энэ бол уулын сайхан буян юм да. Уулзаагүй буурлуудтай хүртэл уулзаж учирч нутаг орныхоо тухай яриад илгэлээ. Энэ бол их сайхан агшин байлаа. Өвөг дээдсийн маань бидэнд үлдээсэн их том өв болвол яалтчгүй нэг шүтлэг. Бид бол сайн хүмүүжил, одоо сайн хүмүүжлийг өвөг дээдсээс маань бидэнд өгөхийн зэрэгцээ. Бас нутаг усаа хайрлан шүтэх тэр дундаа энэ баян ангаа буюу галшруулаа их дахин шүтгийг бол өв уламжлал болгож ирсэн байдгийн байна. Тэгээ тэрийг бол яг би яг одоо залуу хүний хувьд ингээ харж байхад өөртөө ингээд мэдхгүй юм шиг хэрнээсээ одоо ингээд өв уламжлаа мэдхгүй юм шиг хэрнээсээ бидэнд бол их том өвийг одоо уул усаа тахих, зөв хүмүүжил олгох, малч хүний ухаан гэд их олон зүйлийг бидэнд бас хадгалж үлдээжээ гэдгийг сайхан бахархаж харж сууж байна. Тэгээд ер нь энэ жил бидний хувьд их там үлзийтэй жил, сайхан жил гарч ийн. Юуны төрөнд би дэлэг бүтэн их тунх сайхан байцгаана. Хоёр төрийн том дээд шагналууд араасаа их сайхан цуурч гарч ирж байна. Тэгээ миний ер нь өвөө аав ажаа их тийм эрдэм боловсрал гэхээсээ илүү их сайхан тийм хүмүүжлийг, ухааныг бидэнд их үлдээжээ. Тэгээ тэр нь салбар бүртээ одоо бидний амжилт болж гарч ирж байна. Тэгээд би ээжийн минь одоо миний нахсагч болох төмөрсөгч маань энэ жил гавьяат хэмээх хэрхэм цол авлаа. Тэгээ ер нь бид салбартаа өөрийн гэсэн бяцхан бас амжилтуудыг дурсгасан тийм сайхан жил одоо дундаа ороаг байхад явж байна. Тэгээд ер нь бол одоо хүнийг одоо дээдлэн шүтэх, хайрлж хамгаалах гэдэг энэ хөв соёлыг бидэнд үлдээсэн өвөө эмээгээр их сайхан бахархаж суuna. Миний хувьд бол 2 дахь удаагийнхаа тахилгад оролцож байна. Тэгээ ер нь бол нэг сэтгэл санаа тавгүй ч юм уу тий ажил төрөл бүтггүй байдаг ч юм уу. Эсвэл бол ингээд нэг нутгаа зоримоор сэтгэл төрөхөд бол энэ хангаагаал зорж ирдэг. Ер нь бол нөгөө хүн байглаас их эрчим авдаг хүн амт юм шиг байна. Тэгээд яг тэр эрчмийг хүн төрсөн нутгаас их авдаг болов уу гэж бодож байна. Тэгээ миний одоо бас нэг зүйлийг энд бас дурдахын зөв бахаа гэж бодож байна. Би бол одоо нөгөө гашир уулынхаа талаар их том өв соёлыг бол нээж ярих хүн бол би биш. Зүгээр өөрийнхөө амьдралын одоо нэг бяцхан өдийн насны эмийг дурсаж ярихад бол ер нь хүний төрсөн нутаг гэдэг их одоо сэтгэл санаанаас их гардгүй дотн байдаг юм байна. Яагаад тэгж бодогддог вэ гэхээр миний ээж өөрөө энэ Хинтээ аймгийн Галшир сумын хүн. Энэ уулыг мэдээ орсон цагаас мань эхэлж энэ хангаагаар нутаглаж одоо энэ хангаад л өсөж бойжж бид өслөө. Тэгээ миний аав бол Сэлэнгэ аймгийн зүүн бүрэн сумын хүн байхгүй юу. Гэхдээ энд одоо нөгөө аав маань Сэлэнгэ аймгийн зүүн бүрэн суманд төрж өссөн ч гэлээ гэсэн Хинтээ аймагт 40 гаруй жилийг ажиллаж амьдарч за яг энэ одоо уулыг бас дахиж шүтгэд оролцож явсан хүн байгаа юм. Тэгэхээр бас нөгөө аавыгаа алдаад би нэг 2 жил гарan 3 жил болж байна. Тэгээ юу энэгээр юу хэлэх гээд байна гэхээр хүн ер нь одоо
ээж аавын бүтэн цагт бол энэ шүтлэг, нутаг ураг, ус гэдэг юмыг бол нэг тэгэж бас бодоод байдаггүй юм байна лээ. Тэгээ одоо яг ингээд аав бурхан болоод ээж маань нас тэгээ бас нэг үе бодвол дээр гарлаа, айлын том ихч боллоо. Тэгээ ингээд бодоод ирэхэд бид нар дээр бас нэг том үүрэг хариуцлага эрхийн зэрэгцээ аав маань байхгүй болцсон болохоор бас нутаг их өгүүлэгддэг юм байна. Хэдийгээр аав минь нутаг биш ч гэсэн өсөж төрөнсөн энэ баян гашир уулыг бол аав минь бас тахилцаж шүтэлцэж явсан болохоор тэр үеийн их дурсагдж бас сэтгэлээс гардгүй юм байна. Тэгээд хүн эхийн хөвлөгөөс бүрэлдэж тогтоод одоо амьдрал хэмээх их далаад ороод ер нь нутаг усны том үлгийд ордгийм байна гэж ойлгож шүтэж биширч амьдарч ин да. Тэгээ эрүүлэн саруу сайхан бүхнийг хүсье. Ийхүү байгаль дэлхий өнгөө өөрчилж ногоон дээлээ өмсөж энд тэндгүй ирээн ганган эрвэхээ алгалан нисэж хөгжилтэй болжмрууд шулганан жиргсэн их орны өнцөг булан бүрд найр наадмын дуу ишгэлсэн зуны дунд цагаан морь сарын шинийн гурамны балжин ямтай хөх луу өдөр 60 хашрынтан дайчин отог овгийнхан шүтээнийх хайрхнаа тахиж отог овгийн сүлд хиймэр төдийгүй их нутгийн зон олны буян заяаг их хайрхандаа даатхан сүсгэллээ. Хайрхны бэлд эмэгтэйчүүдийн болон хүүхдийн овоо байх бөгөөд морин давааны овооч гэж байдаг байна. Сонсох нь хүртэл яруу найраг шиг гэдэг шиг овоо бүрд сонсоод л баймаар өөрийн гисэн үүх түүх домог яриа байдаг байна. Уулаа бид нэр олон жил тагч байгаа. 4 жил болоо тагт юм аа. Гашир уулаа бид нэр. Одоо энэ морин даваа гэдэг энэ мундаг даваа байхгүй юу? Энэ даваан дээр яг морьтой, хурдан морьтой бүх улсууд энэ дээр яг зогсно. Ийшээ лэгч гарахгүй. Тийм байсан. Тэгээ би одоо авыгаа яагаад бодоод ингээд морин даваан дээр тэргээ тавьчихад байгаа хүн шүү дээ. Би 7 настай байхдаа лавтагаа энэ гардаг байсан. Тэгээ манайхан өчээрээ тогтчуулсан дээрт их гоё болгосон. Маягтай гоё болгосон жаагүй. Сая би жаагүй янзлаараа байдэ тий. Тэгээ нэг иймэрхүү л энэ. Тэгээ бид нэр 4 жилөө тагтгий. Тэгүсараа. Энэ ууландаа гарахад их юм харагдана. Аюу их юм харагдана. Ихэд орногоо наатал бүгд харагдана. Тийм байна да. Тэгээд өөр ч юу ярахад гол нь энэ хоёр. Жинхэнэ морин даваач энэ шүү дээ. Энэ дээр л одоо жинхэнэ л одоо хоёр шавн бол их сэрэг нь болсоод. Тэгээ манайхан бол их л ярьсан манай ахнад өндөр. Энэ бол алдартай. Яг морио энэ дээр үйж гоод тэгээд дээшээгээ гарах хэвээр болсод нь бараг гардаг юм л та. Одоо тэгэл орчин үе болчиход бас өөрлөсөн тий. Ийм л юм байна. Тэгээ би ямар санд одоо гээд авыгаа дурсаад мориос очиод байгаа ч өөрхөн хүнийг. Тэгээ ийм л. Тэг яг дээр нь гарахт л маягтай гоё харагдана. Та тараар дээдлийн их гоё янзсан манайхаа. Тэгээ манай аав бол бүр заграадлын үед л тагтдаг байсан. 4 жил л тахина. Одоо бид нар 4 жил нь л ингээд тагтж байгаа. Тэгээ би одоо энэ эрэгтэй шүүдийн хамгийн ахмад нь бид нар ч одоо хэдэн үеэрээ л шүтэж байгаа усуд шүү дээ. Эвгүй дээдсээс авахгүй л. Тэгээ энэ л миний том өгш тий. Яг морьтойгоо бүр. Уус аймгийн малчин суваас энэс адуу хөдөлж жаваад намайг газарчлуулаад энэ диречийн нутгийн хүн байна. Судалсан байна лээ. Танайхан 4 жилдээ захираад дэвдэж тагчижсэн юм байна. Дүүг давуулаа гарыг нөө аваад гарч ирсэн. Тэгээ яадаг юм бэ гэж асууж айхтар мундаг зарчим төсөөлөлд хамаагүй гараагүй бүгдээ. Тэгээ би дагаад л энэ хэдийг гаргасан л да. Энэ дээр морио сайхан уйчаад тэг гардаг. Энэ дээр үл бас яг орой дээр үл бас их хогцсон л доо. Гал шар хэмээх нэрийг сонсмогц хамгийн түрүүнд Монгол хүний хиймрийн шүтээн адуун сүрэг сэтгэлд байна. Гал шар адуу үүсэн бүрэлдэж өржиж олшроод хурдан хүлэг халах даяар алдаршаад хэдийнэ 100 гаруй жил болжээ. Гал шар адуу 2007 онд үндсэн сайжруулагчаар батламжаа авч 2016 оны 6 дугаар сард Монгол улсад анх удаа гал шар үйлдвэрийн адуу тусгай гэрчилгээг авсан байдаг. Хардал Жанжинбэс Пүрүжовын Охтор хонгор, Мойног хонгор, Оонон хар, Мингэт хайлуун, Зандан буурал, Элбэхээр, Идэрхээр, Саруулхээр, Эсгэл халтар, Хинц халтар, Тонж ногоон, Дагмит очир мээрингийн сайхан хонгор, Шилзээлд, Норов хүрэнgeх зэрэг 30 гаруй хурдан удмын адууг одоо үржүүлж байгаа 20 мянгаад адуу удмын сан болгон хадгалагцаар байна. Их уулыг дахих ёслолд зөвхөн 60 хашрынтан дайчин овгийнхан төдийгүй
сумын иргэд адуунд дуртай, адуунд хайртай, улс бүсийн алдарт уяачид хүрэлцэн ирж, адууны хиймраа сэргэж, хурдан удмынхаа буян заяаг хамттан даллан хурайлдаг. Энэ ч үүднээс энэ өдөр хардал жанжин бэйсийн адуу судлаач Монгол улсын түүхийн ухааны доктор, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Баяр Магнай, Монгол улсын тод манлай уяач, хөдөө аж ахуйн доктор Банзарагчийн бэлэг дэмбэрэл, хардал жанжин бэйс Пүрэв жавын удам залгасан үр хүүхдүүд зэрэг улсын алдар солтой уяачид, хурдан удмын хүлэг-морь судлаачид, нутгийн алдарт болон залуу уяачид, морь унаач хүүхдүүдийн төлөөлөл хүрэлцэн ирсэн байсан юм аа. Би Хинтээ аймгийн Галшир сумын Оогол Мегмаржийн Төмөрбаатар гэж хүн байна. Би аймгийн алдарт байж Монгол улсын авраг гадууч хүн байгаамаа. Тэгээ энэ уулынхаа тахилганд ер нь жил болгон ирж гардгийг тэгээ энэ жилийн тахилга их сайхан болж байна. Манай наазын инкваторын энэ талын 60 хашритийнхээ тахиж байгаа тахилга сайхан болж байна. Манай энэ Галшир бол одоо дээхэн үеэс өвгөн ноёны үеэс тийм өвгөн ноён гэдэг хүн чинь зүүн дор морь малаа байдаг. Энэ уулыг шүтэж байдаг хүн байсан. Тэгээд ер нь гадны улсууд ч гэсэн манай энэ хайрхан дээр гарч шүтдэг морины шүтээ уул гэдэг гарч ирдэг. Тэгээд энд хүсэл нь бийдэг. Энэ Баяр Магнай гэдэг өвгөн доктор профессор морь судлаач өвгөн энэ ууланд 3 жил дараалан гараад улсад хонгор дагаа харагдсан. Энэ өвгөн их бэлгшээж их гардаг хүн байгаа юм. Баяр Магнайгаа. Тэгээ над дээр бас адуу малн байдаг. Тэгээ ер нь морины шүтээ уул гэж ер нь шүтэж их биширч явдаг хүнтэй. Тэгээд өнөөдрийн тахилга сайхан болж байна уу. Галшир нутаг бол одоо хурдан адуугаараа алдартай одоо Монголын бүх аймаг сумд тарсан байдаг. Тэд нар ч одоо бүгд л хурдалж байна. Би одоо өвгөн ноён гэж хүний удмын 7 дахь үеийн хүн байгаамаа. Би одоо дээдсийн удам судраар аав ээжээ бахархаж явдаг хүндээ адуу малаараа. Монголын хурдан морины уралдаанд 19 дугаар зууны сүүлд 20 дугаар зуунд хамгийн том үүрэг гүйцэтгсэн хүн бол одоо өвгөн ноён хардал жанжин бэйс Пүрэв жав гэдэг хүн. Тэр хүн бол энэ Галширын хушууны ноён хүн юм. Байсан хүн юм. Тэгэд Галшир адуу гэдэг тэр хүний бий болгосон адууг энэ уулын нэрээр нэрлсэн. Одоо Монголын хурдан морины соёлын түүхэнд бол хамгийн чухал үүрэг гүйцэтгсэн одоо Монгол адуун дээр суурилсан хурдны шиглэлийн адууг үржүүлсэн хүн бол тэр өвгөн ноён хардал жанжин бэйс Пүрэв жав гэдэг хүн. Юмаа гэдгийг би судал тогтоосон юм аа. Тэгээ энэ нутагта тэр судалгааны ажил хийж явахдаа одоо эдгээр залуу цагтаа энэ нутагт нэлээд явж байлаа. Тэгээ энэ нутаг бол тэгээд Монголын хурдан морины уралдааны түүхэнд гол баяр эзлэх том алхам хийсэн том чухал төлөвлөсөн тийм газар юм байна. Тэгээд одоо энэ Галширын хушууны төв ноён оргил одоо гол төв зэг нь Галшир уул юм да. Тэгээд одоо энэгээр судалгаа хийж яваад залуу цагаас эндхийн Галшир удмын өвгөн ноёны удмын хүмүүстэй танилцаад одоо бараг ах トゥ болсон. Тэгээд уулын тахилгад бол одоо энэ жил болгон ирэх санаатай. Зарим жил бол өнжиж байдаг. Тэгээ Галширын хурдан удмын адуу гэдэг бол Монголын хурдан морины уралдааны түүхэнд хамгийн том баяр эзэлдэг. Тийм л газар юм да. Тэгээд энд ах トゥ хүүхдтэй танилцаад одоо төрсөн шиг болсон тийм л улс юм байгаа юм да. Тийм. За би Хинтээ аймгийн Галшир сумын Баатар сүхийн 2 дахь хүү болсон. 96 оны холгон жил төрсөн. Тэгээ дуур гэдэг хүний ач. Тэгээд одоо би морь 8 жил болсон. Одоо тэгээ уяач одоо дараа 3 жил морь хийж байна да. Яг актер олон айраг наадам төрөө аваач гэсэн. Яг уус юуны сумын наадам, жалганы наадам ингээл айраг төрөөтэй. Тэгээд олон жил цааш өвгийнхөө нэр хүчийг гаргаад тэгээд аав ээжийнхээ орон нутгийнхаа нэр хүчийг гаргаад одоо тэгээд цааш морь давмгаалж өгнө гэж бодож байгаа. Тэгээд
одоо тэгээ хамгийн бага өв залсан малчин. Тэгээ 5 шуу мал 5 төл дээр нөсгөж байгаа. Хэмэл жирээ нэг малч байна. Тэгээ одоо 90 хүний жаргал эзгүй хэрэг гэж тэгэл морин дил дээр бас өглөө урт ургаа барил сайхан засмал дөрөвтэй мөрөнал өглөө нар гарч яхад ургаа барил тавьж ийн гэдэг чинь бас 90 хүний хямар ш нэг талдаа бол бас олон жил жоох хүүхдээс морин дил дээр тасгсан хүн ч одоо ганцхан тэрл хямар юм чи одоо бидний ганц морины цагаан босгоо юмч 90 хүн л байгаа ш. Одоо ганц дэлхийд ганцхан 90 амтан адуунаас өөр юм байхгүй. Адуу гэдэг чинь өөр амар хямрлаг өөрөө. Хүнийг олон найз нөхөр хамаатан садан гэл энэ тентгийн гадна дотны найз нөхөдтэй болгоно ах トゥ амраг садаа болгоно сморч амар хүнийг нөхөрлүүлдэг гэдэг байхгүй. За нэгт нь бол угаасаа тэгэл ойлгомжтой л дээ. Гашир гэл ярихаар хурдны үлгийн нутаг гэл хэн болгоно мэднэ. Тэгэл манай адуунууд тэгэл шүмэсэж болоод гэл угаасаа хүмүүс пүрүжин ноён гэл ярихаар мэднэ. Шүмсэн дуусаагүй хахад гашаа хорд босгоё гэж хүртэл одоо юу яамаг байна. За манай хайрхны хувьд бол одоо тэгээд эвөө имээгээс эхлээд үеилэгдээд ирчихсэн. Одоо хүртэл би ингээд жил болгоо өөрөө уул усаа дахиж шүтдэг. Яагаад тэгэхээр манай хайрхан чинь өөрөө их нөмөр нөөлөгтэй бид нарт одоо их төвшөө толгууруулж байгаа. Тийм хайрхан бид нар чи одоо илүүтэй лам харахаас илүү уул усаал одоо шүтэж штэ. Өвөөгийнхөө одоо би чинь бол одоо өвөөгөө 5 туй хүүхд тийм болчихж байгаа. Тэгээ одоо яаж сайхан юу яана ой залмжлуулаад ингээ уулаа сайхан тагшуудаг юм да. Тэгээ би яг унган галширын хүн тэгээ өвгөний бодмын хүн тэгээд энэ даачингийн отгын улсууд ах トゥ нэрүүд нь тэр төрөксөдүүд нь их уулаа дахиад сайхан байна. Тэгээ би одоо бол яг төвөйгт амьдэрдэг. Тэгээ би одоо 2 хүүтэйгээ энэ Монгол улсын тодмонлоо яач бэлэгдэм бэл одоо баяр манайгаа хатайгаа ингээд би тэд ирээд улаа тахилцаад ингээд бодох руугаа орцоож тэгээ яг энэ хаширхан гэдэг бол одоо удам ургийнхнууд их улаа тахиулаад сайхан болж байна. Иймэрхүү сайхан өдрөл одоо тааралдаад ингээд байж бод баярлж байна би одоо. Тэгээ одоо энэ хаширхны удам улсууд төрөксөд ах トゥ нэрт нь уулаа тагч ингэ сайхан байгаад нь баярлж байна. Тэгээ урт насны дод ярих цаагаарай гэж өрөөх байна. За галшир нутаг бол одоо энэ Монголын энэ 93 наадмын нэг хурдан морины одоо хамгийн том зүтгэлтэн хардал шинжимээс хүрэж өгдөг хүний нутаг гэдгээр одоо Монгол хүн болгон мэддэг. Тэгээ морин дуртай хүн болгон бас энэ хаваар ирж очдог. Тэгээд энэ өнөөдөр одоо би энэ галшаар хардал шинжимээс судлаач Монгол улсын түүх ухааны доктор одоо соёлын гавьяа зүтгэлтэн Баярмунаагатай олон жил энэ хуурай ах トゥ болж ингэж нөхөрлж явдаг хүн байгаа. Тэгээ энэ галшарын Алтан ургийн удмын яг хардал шинжимээс бүрж өгдөг хүний жичхүү Ноён Бямба гэдэг хүнтэй бас ингэж бид гурав ингэж олон жил ах トゥ болж үргэлж нөхөрлж байдаг улсууд байгаа. Тэгээд энэ нутгаар нь ирж очдог. Энэ галшар уулан дээр бид хэд гарцгаадаг тийм хүмүүс юм байгаамаа. Тэгээд энэ бас өнөөдөр бэлэгцэн өдөр энэ зуны дунд сарын шинийн 3-ны бэлэгцэн өдөр энэ галшар нутгийн улсууд энэ хаширхан гэдэг улсууд энэ аваагаа дахиж байгаа юм байна. Тэрнтэй бид нар тааралцсан бид гурванд бас энэ галшар ууланд гарч яваа тааралцсанаа бас энэ их бэлэгшээгээд ингээд байж байна. Тэгээ одоо энэ галширынхан болон нийт монголчуудаа энэ урдан морины хөнөөлгийн нутаг болсон галшар уулан дээрээс энэ бэлэгтэй сайн өдрийн мэндийг хүргье. 2017 онд Монгол улс ЮНЕСКОгийн Бит бус өвийн жагсаалтад уул уусаа тахих ёс ажлаа бүртгүүлсэн байдаг. Уул усаа шүншиглэн тахих нь байгаль орчноо дээдлэн хамгаалах нүүдэлчин түмний
гүн сэтгэлгээний дотоод нарийн ухаан юм. Хүн өөрөө байгалийн салшгүй нэгэн хэсэг бөгөөд түүний бүтээгдэхүүн гэдгээ ойлгосон учраас анхнаасаа л орчин тойрноо шүтэн биширч зөв зохистой ашигласаар өдий хүрчээ. Уул ус урмал цэцгэс бүгд амьтаа гэдэг ойлголт байдаг учраас түүнийг хайрлан хамгаалахаас гадна шүтэж харьцаж ирсэн бөгөөд тэр л шүтэн хайрхад та хүсэл мөрөөдлөө шивнэж иржээ. Улмаар уул усаа тагтаг болж эрт цагаас монголчууд уул овоог орон нутгийн хэмжээнд шүтэж тахиж байснаас гадна түүхийн их сурвалжид тэмдэглэснээр 13 дугаар зууны үед их эзэн Чингис хаан бурхан халдун уулыг тахиж шүтэж байхыг зарлагдж байсан түүхий. Их болсон байгаль эрхийгээ хүмүүнчлэн үзэж хайрлан хамгаалах, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг баттган бэхжүүлэх, ард иргэдийнхээ их оронч үндэсний үзлийг сэргээн бадраах утга санаа энэхүү тайлга тахилгын ач холбогдолд оршиж буй. Хан хинтийн нутгийн гол нутаг гал шар хэмээх их Монгол даяар алдартай хурдан хүлгийн нууцыг өн удаан жил өвөр дээрээ хадгалан байдаг далдын их сүр хүчит гал шар хайрхны луу жилийн тахилга энэхүү өргөн дэлгэр сайхан болж өндөрлөө. Үр хүүхдүүд нь өнөр олон хурдан хурц унаа малн тал дүүрэн хүн зоны нуруу тэнгэр дэлгэр сайхан бүхнийг бэлэгшээсэн өнөө жилийн тахилга нартай, хуртай, дуутай, хууртай дурсамж дүүрэн боллоо. Өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн өнийг соёлоо үр хүүхэд ачцээ, жич зэнцэртэй өвлүүлэн үлдээж тэдний бахархал нь болж сэтгэл дотор нь тодоос тод зураглан үлдээсэн их ёслол энд хүрээд жаргаж байна. Уул ус ургамал цэцгээ хайрлаж авах энгүүн үзлийг багаас нь суулгаж ихэс дээдсийн дэлхийд хаанч байхгүй их соёлоо үр хойчтой өвлүүлэн үлдээж байгаа 60 хашрынтан дайчин отог овгийнхны ахмадуудад чин сэтгэлийн гүнээс ахин дахин талархлаа илэрхийлье. Сайн сайхан зан заншил бүхэн хойч үедээ түүчээлэн үеийн үедээ мартагналгүй түгэн дэлгэрч явах болтугай.